Солонгосчуудыг цаана чинь интернетээр өстө барьж идэж байна манайхаа. За хэд хоногийн өмнөөс солонгосчуудыг яг мажир дээрээ ямар арьс хүмүүний үзэлтэй, ямар босод хүмүүстнүүдийг дорд үздэг, ямар өөдгөө хүмүүс вэ гэдэг тухай ярих яриа тренд болоод байгаа юм интернетээр. За энэ тренд X болон TikTok-оор ялангуяа залуу хүрээлэл дунд нэлээд газар аваад байгаа юм байна. За солонгосчууд сүүлийн үед ер нь дэлхийд даяар entertainment ертөнцөөрөө дэлхийд байлдан дагуулж байгаа гэж хэлж болно. BTS, Blackpink, за Squid Game кинонууд нь хүртэл ингээд дэлхийд даяар үздэг болоод байгаа шүү дээ. За энийг дагаад солонгос соёлыг шүтэх, солонгосчуудыг шүтэх үзэгдэл зөвхөн ганц Аз гэсэн бол одоо бүр Латин Америк бүр дэлхийд даяар ингээд өрнөд байгаа. Энэ их өрнөлийг дагаад олон хүмүүс солонгосчуудыг сохроор бас шүтэж байгаа. Бас нэг тал байгаа. За энэ өөрөө сүлд нь гай болсон гэх юм уу? Энэ нэг юм сүүлийн үед солонгосчууд үзээ шалтгаан болоод байгаа гэж хэлж болно. Яасан бэ гэхээр хэд хоногийн өмнө Omegle гэж ингээд хоорондоо ярилцдаг видеогоор холбогддог аппликейшн байдаг. За энэ аппликейшнээр солонгост амьдардаг солонгосын болон энтхийн эрлийц залуу нэгэн охинтой ярьж байгаа яриа маш олон сая хандлтыг аваад за энэ солонгосчуудын эсрэг ярих үзэгдлийг эхлүүлээд байгаа юм байна. За энэ яриан дээр юу гэсэн бэхээр солонгос болон энтхийн эрлийц залуу солонгосчууд бол яг үнэндээ чиний бодоод байгаа шиг юм сайхан сэтгэлтэй эсвэл тийм гоё хүмүүс биш ээ. Би жишээ нь солонгост амьдрахад миний арьс өнгө жоохон бордтөр өнгөтөөс болоод намайг гадуурхдаг, ялгарлан гадуурхдаг байсан гэд товийн үзлээ ярьсан чинь нөгөө энтхэг охин юу гэж хүлээж авч байгаа гэхээр яг л нөгөө солонгосыг сохроор шүтдэг одоо K-pop-ийн сохроор шүтдэг хүний адил би солонгосчуудыг юм гэдгийг итгэхгүй байна. Хүн хувийн одоо мэдээлэл хаалцаад байхад нь солонгосчууд тийм биш байхаа гих мэдлэлээр ингээд хариу үйлдэл үзүүлсэн нь ерөөсөө энэ видео өөрөө тренд болох шалтгаан болоод байгаа юм байна. Солонгосчуудыг зүүн өмнөд Азийн, Вьетнам, Таиланд, Малайз гэх улсууд солонгосчууд бор өнгөт болонгууд биднийг халтар гэж дуулдаг, ялгарлан гадуурхдаг, биднийг их өөрсдөө илүү гэж үзээд биднийг дорд үздэг гэдэг ийм яриа болтой. Балбаж гарсан за зөвхөн ганц өмнөд Аз байж сүүлдээ Индийг, Бангладеш, Бразил гээд Япон гээд хүртэл энэ одоо солонгосчуудыг үзэн яддаг солонгосчууд ямар өөдгөө улсууд болох вэ яриаг ам улдан ярих тренд болоод байгаа юм байна. За энд та ямар бодолтой та солонгос хүнтэй яг харьцаж ирсэн үү? Солонгосчуудын тухай сэтгэл танд ямар санагддаг вэ? Солонгос хүнтэй харьцаж байхад ямар мэдрэмж танд төрүүлсэн бэ? Энийг комментээр үлдээгээрэй. За манайхан та яг одоо намайг уншиж байхад дагуур энэ дээгүүр явж байгаа текстүүдийг харж байхад энэ текстийг хүн биш хиймэл оюун Монгол инженерүүд бүтээсэн чимээгээ апаар энэ текстийг гаргаж байгаа. Та энэ чимээгээ апыг өөрийн бизнес болон хувьдаа бас яг одоо ашиглах боломжтой. За та яг одоо 2 сарын 9-өөс 13-ны дуустал UEI гэсэн промо кодыг ашиглаад 20% хөнгөлөлтөөр чимээгээ апыг татчих боломжтой юм шүү.